Чаяхгүй юу? Yay! Баяргий. Тавнаар хурд мэдрэмжтэй гэрлэн шараад харагдаад байна. За бүх хүмүүстээ өдрийн төргий. Өнөөдөр миний охин бит хоёр багзаалаас зах хүртэл явж үзүүлээ. Тэр замд юу байна? Ямар юм шинээр нэмэгдсэн байна? Ямар үйл ажиллагаанууд явагдсан байна? Үзье. За ингээ вагон багзаал руу дөнгөж орлоо. Миний охин анхудаа орж үзэж байгаа маа. Би бол багзаал дээр өөр байн байдаг гэсэн. Өө вагон хүлээн. Вагоноос буугаад дараагийн вагоноо хүлээн. Жохон байгаад чи манайх орхон сумд байдаг байхгүй юу? Тэргээд дарханд орж ирээд багзаал дээр л буудаг байлаа. Хамгийн ихний дарханд хөл тавьдаг газар маань энэ багзаал байлаа шүү дээ. Дотор талнаараа ийм гоё болчихсон. Билетийн касс үүдэг газар нь өөрчлөгдөөд ийм гоё шилүүн сонготой өрөөнд зуудаг болсон байна. Нийшигээ хоолны газар эдийн. Гэтэ хаалттай байлээ. Тэгсэн чинь миний охин бизнесмаар байна гэд хоёлаа 0 орсон. Бүгд хагаад 0 нь өөр бүр гадаа тустай байдаг гэсэн аахгүй юу? За одоо ингээ багзаалаасаа хоошоо гарыг гэж явж исэн чинь энэ тэрэнд хөөгд өнжүүлдэг газар эдийн. Ийм намайг жоохон багт байгаагүй болохоор хөөрхөн санагтаад. Вагон цуугаагүй багзаал руу ирээгүй бас уджээ. Яа ингээ хой талгаараа гарлаа. Хой талдаа бүр гоё болсон л шүү. Багзаал нь гадна талаасаа хойд талаасаа ингэж харагдчихэв. Та бүхэнд багзаалтай холбоотой ямар нэгэн дурсамж түүх байгаа юу? Надад нэг байдаг юм аа. Нөхөртөөгөө нэг муур хулган болж нэг хөөцөлдөж зүхтааж тоглож байсан нэг тийм дурсамж байдаг юм аа. Та бүхэн дурсамж байгаа бол тэрийгэ хуваалцаж хичээрээ. За энэ хойдлын талбай нь бүр юм гоё модтой зүлэгтэй суудалтай юм гоё хүлээлгийн юм хэсэг болсон мөлий. Энд нэг стадио маягийн байгаад жижигхэн энд нэг тоглолт болж исэн. Хэдэн жилийн өмнө нэлээд марцчихэж. Энэгээр чи дүүрэн хүн болоо тоглолт үзчихсэн шүү дээ. За энд төмөр замчдын хөшөө байна. За миний охин урд нь очиод зургаад оруулчихлаа. За цааш явцгаая. Хой талгаар нь гарч ийн. За тэр нэг байшин дээр байгаа зурагч одоо өстөө дарханд вагоноос буусан хүн болгон хардаг хүн болгоныг угтдаг зураг шүү дээ. Санаж байгаа зү та бүхэн? Энэ хавар өнөөдөр нөгөө амралтын өдөр болохоор машин бага байсан болохоор миний охин чөлөөдөө сайхан гүгээд явчихлаа. За морь унсан хүний зураг харсан чинь нөгөөдх маань морь унмаар байна болоод явчихсан шүү. За морь унмаар байна. Би одоо ямар морь унах вэ? За энд нэг Мишель гэж дэлгүүрээд юм аа. Энэ хавийн хүмүүс бүгдээрээ үйлчлүүлдэг юм хөрхөн дэлгүүр байгаа. Өмнө нь энэ улаанд байсан мөхгүй юу? Тэгсэн чинь том өргөтгөл бариад гэр цаашаа орсон билээ. Манайхын хавьд амьдардаг байсан мөхгүй юу? Тэгээд надад энэ хавь их гоё дурсгалтай санагддаг болохоор та бүхэнд хүүхэд насандаа их явдаг байсан газараа явж үзүүлэе гэж бодлоо. Та бүхэн ч гэсэн зөндөө энэгээр явж байсан байлгүй дээ, тэ? Яг одоогийн байдлаар ямар байгааг нь үзүүлж чинь 25 оны 5 сарын байдлаар төмөр замын хэсэг юм байна. За охин маань ундаа гэд хоёлоо дэлгүүр орсон. За энэ авч тэгээд байхгүй дэлгүүр дээ. Энэ хаваа бүх орсон суугчдыг хэрэгцээг хангадаг гэх юм да. За тэрэлж ундаага аваад цааш явлаа. Манайх тэр байрны болон тэр хоёр давхарт амьдардаг байлаа. Дөнгөж дарханд айл гэр бүл болж орж ирээд тэр байранд амьдарсан юм. За мод зодыг харалда ийм гоё норчжээ. Тэгээд нэгсэн чи миний охин цэцэг байна гинэ. Цэцгэлтэй. Цэцэг байлгүй яах вэ? За энэ хавар ингээд явдаг юм аа. Энэгээр яваад тэгээд бирж ордог байхгүй юу? Зах руу гэсэн. Тэгсэн чи энэ ах амир хөөрхөн. Бичлэг хийж байгаа юм уу? За амжилт хүсье. Би хуруугаа золчихъя гэд гоцоолгож үзүүлсэн гэхгүй. За энэ нэг хоёр орц руу ч л байн гордог байлаа шүү дээ. Энд манай нэг ихчих байдаг байхгүй юу? Хажуудлын орцонд найзах маань байдгийг. За тэгээд энэ хавьд ч өстэй эзэгнийхэн төрдөг байлаа шүү дээ. Ой орохгүй шүү миний охин. Орохгүй штэ. Бичлэгээ штэ хоёлаа.
За энэ хавь нь юм байна. За энэгээр өгсөөд бирж рүү явдаг зам нь байгаа. За энэ 2 дугаар орчинд манай найзах байдаг болохоор бас орох нэ охин маань. Оо эргэлдээд явчихлаа. Толгой нэргсэн юм шиг байна. За цаашаа явъя. Төмөр замын 7, 8 дугаар байр. Одоо ишигээ 6 дугаар байр, 5 дугаар байр гэх байгаа. За энэ тоглоомын цаадлын болонд энэ 10 дугаар байрны доотлолт нэг их алдартай гуталчин бас байдаг шүү дээ тий. Тэгсэн 6 дугаар байранд бас нэг маникюр байдаг болсон байна. Та бүхэн сайн харав. За өмнө нь энэ хэсэг намайг хүүхдээ хахад ийм тоглоом талбай малбай байгаагүй байхгүй юу? Зүгээр л нэг элтэй хэсэг байсан. Энэ нэг цэнхрээр бодсон байгаа энэ хоёр юу бол өмнө нь байсан. Тэгсэн чинь энэ хоёрыг ашиглаад энэ хавийг өстөө хөөргөн болгоцсон л шүү дээ. Тэр. Айгуу гоё гадтай өнгө алгалсан. Нэг гоё тайван ад жаргалтай хэсэг болсон байлээ шүү. За одоо явъя да миний охин жуулан тоолмоор л ах шүү байна. Ой. Тэгжсэн чинь нэг царайлаг амтантай таарсан. Луна гэдэм аа гэд танилцуулаад исэн хөөрхөн. За тэгжсэн чинь манай хүүхд чинь гөлөгтэй олмоор байна болоо явцсан шүү дээ. Энэ сандал мандлын өнгө мөнгөстэй хөрх магадгүй. За ингээд дээшээ өгсөж байгаа. Энэ чи одоо төмөр замын 4-р байрны хажуугаар явж явах шиг байна. За ингээд шүүхийн буудал гэдэг хэсэг рүү гарч ийн. Энэгээр чи нөгөө төв зам байгаа байхгүй юу? За тэр өөдөөс хараад шүүх харагдаж байгаад. За энэ хавийг эргэлдээд нэг харуулчих да. За төмөр замын эн чин 5 дугаар байр үлээ 4 дугаар байр үлээ. Hi Mart, Da Chicken Beer Lounge, Blue Sky Karaoke. За энэ Blue Sky Karaoke дуулж үзээгүй дарахны хүн байна уу? За тэгжсэн чинь миний охин хайртай шүүгээ олоо харсан. Зүрхэл харах юм бол хайртай шүү гэж урд нь очив. За охиныхоо зургийг дарчлаа дахиад цааш явлаа. Тэнд бас нэг хайртай шүү байж тээ. Тэгсэн чинь энэ дээр амар хөөрхөн цоожнууд байсан. За энэ цоожнуудын эздүүд ханиндаа хамт сайхан амьдарч байгаа гэж итгэж байна. Тэнд бас нэг хайртай шүү байна. Миний охин ийм амтан жижиг амтаа харахаараа ялаа малаа харахаараа зүгий гэдэг байхгүй юу? Шургаал гэдэг юм аа гэж зааж өгсөн. Имэн зүгий тийжээдэг болохоор иймэрхүү амтан нистэг амтан харангуутаа л зүгий гэж хэлдэг. За тэнд Energy Pub байна. Энэ хараа Zen Clinic гэдэг имлэг энд байдаг болсон байгаа. Орож үзүүлье гэсэн чинь цоожтой байлаа. За тэгэхээр Energy Pub руу оруулаад үзье гэсэн чинь no бас цоожтой. За яах. Угаасаа өдөр арай эрт тий хагас өдөр явж байгаа болохоор газрууд хаалттай байх шүү. Энэ хараа Digital Art Academy байсан. Авт сургууль байна. Ариун од жолооны сургууль. За энэ хавар зөндөө юм байлаа шүү. Цагаан сүлд гэж нэрлэдэг те. Эжиг үлгэрээ. За ингээд явсан. Тэнд болохоор нөгөө хийд гандан байгаа те. За эндээс чинь 16 дугаар сургууль. За энэ Монсын аптекэнд ийм гоё том барилга барьсан юм. За тэр цаана 2 дугаар имлэг харагдаж байна. Эрүүл мэндийн газар гэж нэрлэдэг те. За эмээ сан руу орж явах юм бэ. Яах. Тэгсэн чинь энд хулгана. Бид нар чи хулгана харахаараа пи па пүү гэдээс байдаг шүү дээ. Тэгсэн чинь миний охин чи ямар хөөх юм бэ гэд бүр хар зогсоод байгаа юм да. Хүүхдийн ертөнцөө гэж бүх юм л хөөргөн гоё харагддаг да. За 16 дугаар сургууль онгорхой байна уугүй нэг ороод үзчихдэг юм аа. Онгорхой байна. За тэгсэн чинь нөгөө харуул ах маань бит хоёрыг ямар учиртай юм бэ? Яг гэдэг юм бэ гэж. Тэг ямар ч гэсэн сургуулийн нэг давхрыг нэг харуулчих яа. Санаа зурдаг байсан манай үеэл хармаар байна гинэ гэд хэлсэн шүү дээ. Цэмбэсэн гой сургууль байлаа шүү. За хашаанд нь тэгсэн чинь нэг хөөрхөн ийм тоглоом байсан чинь миний охин жаахан тоглоё. Ой. За яах вэ? Хажуу гихтэр нас болно гинэ. За явъя да. Хогийн сумны хажууд очиж бүжиглээд тогтоо.
За ишиг ингээд зах руу өгсдөг зам байна. За урд нь энэ чи цемдэн зам маань байхгүй юу? Одоо нэг шороогоор нь бужигнаал явдаг байж та. Одоо сайхан байна ээ. Нэг шоргоол явчихсан. Бас зүгээ гинэ. За бирж руу ордог хэсэг чинь ийм нөхөн гүртэй болсон байгаа нөхөн гарцтай. За нөхөн гарц руу орохын өмнө энэ хавийг нэг харуулчих. Юу байна? Тэр цаана шин дархан руу явдаг хэсэг байна. Ингээ буцаад багцаал руу явдаг хэсэг байна. Хаан банк байна. Тэр цаана нүүшний төвд байна. Ой, KFC тэр цаана байгаа. За нөхөн гарц руугаа орё. Юу байна? Яг ийм гоё нөхөн гарц дархан дөрөв дахиад байгаа л үү? Байхгүй хаа. Энэ хавар яваагүй удажээ. Гой зурагтай, үйлчлэгээний газруудтай. Хөөргөн хувц унар зараад жижиг хувцнууд. Ой, миний охин юу хүний юм тамаагүй урахгүй штэ. Ай, нүдний шил авдаг гинэ. Энэ бол хөөргөн байсан юмсан даанч голсон. Энэ ч хөөргөн байгаа сте. Тэгсэн чи хайртай шүүтэй шил авна гинэ. За ишиг ингээ гараад бирж руу ороод явчих байгаа юм. За охин маань ядраад байсан болохоор өргөжлүүл бичиж чадаагүй ингээ дуусгасан. Ингээ дархан зах байна. За үзэж сонирхсандаа бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар хаагур явуулмаар байна. Юу үзэж хармаар байна хэлээрээ манайхаа. Идэвхтэй байгаарай. Цуг байдагт баярлалаа. Subscribe дараарай. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.